Токиод ирээд. Тэгээд ерөнхийдөө бол Токио мэдээж маш үнэтэй хот. Тэгээд зочдуудынх нь маш үнэтэй. Тэгээд бид нар мэдээж ажил хийж байгаа болохоор капсул зочдуудлаасан. Тэгээд ерөнхийдөө аян гоё цэвэрхэн. За одоо энэ нөгөө ердийн капсул нь ингээд уудэндээ бүх юм тавьчаад эндээ ороод унтдаг. За манай зургаалагчдаар бол ингээд эрэгтэй эмэгтэй тусдаа нэг өрөөнд VIP өрөөнд орсон. VIP гэдэг нь та нарт одоо харуулъя. Тэгээ энэ бол Монгол мөнгөөр нэг 100,000 төгрөг болж байгаа. За энэ бол Токиод мэдээж маш хямдтай. Маш өндөр өртөгтэй бас. За тэгээд чиний хүрээлээ. Энэ. За энэ ингээд VIP юм. Одоо ингээд нэг камер юмнуудад тавьчаад ингээд хажуугаар нь ороод унтах юм бэ. Гэхдээ яг 100,000 төгрөг бол тэгээд болж байгаа байхгүй. Тэгээд ажил хийж байгаас яхаа тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү. Гэхдээ маш цэвэрхэн. Ингээд тэгээд тавч өмссөн байгаа. Аюу цэвэрхэн. Тэгээд одоо энэ нэг жуулчлалын аялал жуулчлалын үе биш болохоор хүн байхгүй. Ер нь би тэр л ингээд эмэгтэй байж байна. Ерөнхийдөө бол нэг юуны жуулчлалын үед бол Япон мэдээж 27 сая гаруй хүн ирж одоо Японд зорж ирдэг. Азиас маш их ирдэг. За энэ болохоор эдний нөгөө опшигийнхэн жоохон юм бэ. Одоо нэг саяны тэр капсулынхэн жоохон гол нэм цэвэрхэн. Одоо энэ чинь ингээд 0 байл салфет барцрын юм гар хулуугадаг юм тэр бүх юм байж байгаа ч тий. За ингээд ийшээ болохоор бас юм суудагч орлоо. Тэнд болохоор зогсоогоор нэм цэвэрхэн гэл. За тэгээ бидээтэй бас ингээд жолонгууд нь бүх бидээтэй. Тэгээ ийм болцооны таа Японд ингээд жуулчид манайхан ирүүл ингээд энд ирээд хэд хонцод бол ажгүй ингээд гэрүүлээрээ ирсэн ч болно шүү дээ. Ингээд бүгдээрээ ингээд капсулд ороод нэг өрөөнд ороод ингээд байчих болно. Одоо бол айтайхан санагдчих. За энэхүү капсулын бодол нь үнэхээр Японы инженерийн, архитектурын аялал жуулчлалыг гайхамшиг юм гэж хэлэхээс аргагүй. За энд бол хостел маягийн буудал гэж хэлж болно. За хүүхдүүд, оюутнууд бөөнөрөө явах мөн ер нь мөнгө хэмнэх зорилготой үүргэвчтэй аялагчдад бас их тохиромжтой буудал юм байна. За гадны жуулчид энэ капсулын буудлаар маш их хөгжлөлт юм байна. Ялангуяа хавар сакура цэцэрлэх үеэр аялал жуулчлалын пик үеэр бол энэ буудал бол битүү байдаг гэж шүү. Ийм нэг ингээд толгой дэлхий гайг багч одоо ингээд юмудаа тавьчихад гараад ирэх гэж гайг байл таатай. Дөнгөж орж ирэх байх юу уух юм бэ? Гарч чинь. Энэ нэг албачлан машинууд эндээс болоод шууд нөгөө төмөр мөнгө хийгээд юу л өглөө худалдаад авч болно. Янз янзын цай тэгээд юмнууд нэг шин билээ. Би сая би таар явж байгаад нэг юунаас усалж авсан. Гайтайхан юм билээ. За ийм цэвэрхэн юм шинэ жилийнхээ юм мод цолгоод тавьчихсан. Застаа ингээд ийм гоё гэж байна. Одоо хамгийн гол нь цэвэр байна гэдэг л аяж байна. Одоо бодол шиг цэвэрх юм шүү. За яагаад би энийг сонгосон гэхээр ер нь ингээд Японыг судалж байхад энэ капсулын зочдлууд нь хүмүүс их бууд юм билэ. Тэгээд та бүхэндээ одоо ингээд аялаар явж байхад хүмүүс юмны үн мөн хэлж өгөөч яаж хамт явах вэ энэ гэдгийг асуудаг. Тэгээд би албаар өнөөдөр одоо энд Токиод бус өдрөө энэ капсулын зочдлуудыг авч та бүхэндээ танилцуулж байгаа шүү. За явж нэг аяга мэдээ. Тэгээд замынхаа язрага гаргаад нөгөө алдартай рамен нүүдэл шүд авч идэх шүү. Одоо энэ нэг юм Япон хоолны газар энэ төр ерөнхийдөө хүмүүс нэг тийм гэр бүлсэн юм шиг санагдсан надаа ингээд тамхи татаад хэва уугаад хоорондоо юм яриад тэгээд ингээд галтгааг нь харахад нэг тийм замбраагүй юм шиг тийм манайхан шиг цэвэр цэмцгэл биш. Тэгтээ цэвэрхэн тэгтээ яг нэг замбраагүй чипэн би нөгөө нэг тийм одоо нэг төрөлжүүлээд юм уу тавьсан юм шиг. Тэгээд одоо үйлчлэгч нартайгаа ингэж тулж ажилладаг гэх юм уу?
Тэг чи санагдлаа надад. Ямар ч байсан их цэвэрхэн гоё нэг гоё дудаахан одоо өнөөдөр 12 сарын 16 гэж байна. Янзын гоё дудаахан юм. За хоолой идэх. За нөгөө нэг алдартай рамен гэдэг хоол нь идэвхтэй сууж шүү үзчихтэй. Энэ өстө гоё гэсэн шүү. Оо ямар гоё юм. Тийм дөөлхөө юм шүү. Гоё юм. Шүтэж юм шиг. Гоё. Өстө гоё. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот Coffee Shop. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот Coffee Shop.
За Хаконо дүүрэг нь Фужи Хаконо Изу хэмээх үндэсний цэцэрлэг төрөлөө юм аа. Энэ Хаконо бол Токиогоос 80 км орчим. За энэ жилдээ 20 сая жуулчин ирж үздэг гинэ. За энд ирсэн хүмүүс олон музей үзэж, үзлэн газрын дээгүүр явдаг кабель кар буюу дүүжин машинаар зугааж, за нисдэг тэргээр аялаж, загварлаж очид буудлуудад байрлаж, халуун аршаанд орж, сүр жавхлан Шинто сүмүүдээр явж үзэж, за мөн заваар зугааж, тансаг зоогийн газар бэлэг дурсгалын дэлгүүр, за гайхамшигтай байгаль цэвэр уулын агаартай газараар явж амралтаа сайхан өнгөрүүлэх боломжтой юм байна шүү. Үзэгчтэй ингээд Япон орноор аялал маань одоо үргэлжилсээр байна. За Токиогоос 100 км-ийн зайд байдаг Хаконо гэдэг үзэсгэлэнт газар ирсэн байна. За энэ бол одоо Фужи уул орчмын одоо үзэсгэлэнт одоо үндэсний паркуудын нэг юм байна. Энэ Хаконо гэдэг газар. За яг миний хойд харагдж байгаа нуур бол Аси гэдэг нэртэй нуур. Энэ нуур 3000 жилийн тэртээ галтуулын дэлбэрэлтээс олж үүссэн асар том үзэсгэлэнтэй нуур байд юм байна. За энэ нуурны яг хойд талд бол одоо Фужи уул маань маш ойрхон сүндэрлж байдаг юм байна. За энд ирсэн жуулчд бол энэ усан онгоцоор явж одоо энэ Фужи уулынхаа яг дэрэгдээс нь харж баяс зугаад, за энэ эргэн тойрны байгаль бол үнэхээр үзэсгэлэнтэй сайхан юм байна. За энэ хавьд бол маш олон тооны галтуулууд байдаг. За түүнээс гадна одоо бид нар энэ усан онгоцоор явж байгаа цаашаага кабель караар дээгүүр явхад доор одоо бол идэвхтэй байдаг галтуулын ингээд уурын савсаад байж идэг гэсэн. За энэ хавийн газрууд бол одоо яалтчгүй Япон орнд ирсэн хүмүүс бол заавал очих хэвээр газар нэгэ. Тэгээд өнөөдөр өдөржингөө энэ газраар явна. За тэгээд бүгдээрээ цуг явж сонирцгоё. Энэ дээр нэг юу далайн дээрэмчтний онгоцны хэлбэр маягаар засчихсан онгоц юм. Тэгээд яг энэгээр ингээ явхаар яг Фужи уулын эргэн тойрны одоо Япон улсын үндэсний парк гэж улсын бичлэгтэй байдаг юм. За ингээд бид энэ үндэсний газар энэ баяр онгоцоор суулгаж байна. Зөвхөн Японы бэлэг тэмдэг болсон Фужи уулыг маш ойрхоноос харж нэг юм уу 5 дугаар сард энэ уул руу авиралт хийж болдгоо юм байна. Бид Фужи уулын гайхамшигтай төлөвлөлтийг хамгийн ойрхоноос харахыг санд болгох кабелийн машинаар явсан. За үүнээр явж байхад замд авокадоны гэд газраар дайрж зогсдог юм байна. За энэ авокадоны гэдэг нь их буцаж буй хөндөй гэж орчуулагддаг.
Энэ авокадоны гэдэг нь их буцалж буй хөндөй гэж орчуулагддаг. За нэрээ хөхөрт нууруудын усны температур 100 хэмжээнд хүрдэг тул аврах том буцалж буй сав мэдрэгддэг. За магадгүй энэ сэтгэлийг улам бэхжүүлэхэд тулд Япончууд эдгээр нууранд өндөг буслах санааг дэвшүүлсэн юм байна. За 5 минут өндөгний цагаан бүрхүүл нь хар өнгөтэй болоод за дотор нь ердийн хатуу чансан өндөг байдаг гин. Энэ халуун нууранд чансан өндгийг идэхэд таны амьдралыг 70 жилийг одоо насыг чинь нэмэгдүүлдэг гин шүү. Гэтэ бид ороо олж исэн тулд энд бууж чадаагүй. За та бүхэн энд ирэх юм бол энэ өндгийг бас заавал амсах хэрэгтэй юм байна шүү. За цаатлынхан зогсоол дээр авокадо өндөгийн бас олон тооны галтуулын одоо бас идэвхтэй байгаа утаа харж бас нэлээд сонирхож явлаа. За устж өгөө басан галтуулаас үүссэн хөндөд Аси хэмээх гайхамшигтай нуур үүссэн. За нуурын эргэн тойрондох хүрээлэн буй орчин Итали, Швейцарын уулархаг газрын гайхамшигтай байгальтай нуурыг санагдуулмаар тийм сайхан газар байна. За Хаконы орчинд үргэлжиж байгаа галтуулын идэвхжлийн ачаар газар доорх олон халуун булгууд оргилон гадагшаа гарч агаарт оргилон гарч байдаг. За үүнийг ашиглан Хаконод эртээр үеэс эхлэн одоо халуун ашаантай амралтын газрууд бий болгосон. За энэ амралтын газруудад орох гэж лам хуврагууд, түшмтүүд, самурай нар, жирийн аялагчид ирдэг нь энэ газар нутгийнхаа ачаар маш их алдартай болсон юм байна. За ингээд та бүхэн энэ газар яаралгүй ирээд нэг 7 хоног ирээд халуун аршаанд нь ороод хэдэн хоногод бол дэлхийн хамгийн сайхан газруудын нэг яа харахгүй юм бэ? За Хаконы хотын оролцоо байдаг Одовара хотод Самурай ордон, за Хаконы хотод мөн машинаар Фужи уулыг тойрон аялж болтдог юм байна. За ингэснээр үзэсгэлэнт усан хөрхөөнүүдийг харж Фужи уулыг таарсан одоо 5 гайхамшигтай нуурыг бас сонирхож болно. За мөн Фужи уулын ингэрт байдаг зоопаркаар зугаалт гэх мэтээр цагийг зугаатай өнгөрүүлж болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот Coffee Shop. Токиогийн төв нистэй гудамж бол Шибуягийн гудамжаас метрогоор нэг гудамжны дараа загсаад Харакужи гэж гудамж байгаа. Тэр гудамж руу ороход бол энд нэг одоо яг энэ Японы өөрсдийнх нь хамгийн сүүлийн үеийн модны жижиг бүртгэхүүд бас байдаг юм. За Япон улсад ирсэн хүүхнүүд эмэгтэйчүүд бас энэ гудамжаар яваад хамгийн сүүлийн үеийн модны ийм дизайн сайтай бараа бүтээгдэхүүн сонирхолтой юм байна. За бид энэ гудамжаар явж натгацэг байгаараа. За Японы модны буюу дэлгүүр хийсч гоё хувцлах дуртай залуучууд гэж хэлж болох. Залуучууд бол Харажуки гудамжаараа их явдаг юм байна. За энэ насны ангилд зориулсан олон дэлгүүрүүд байдаг гэж хэлж болно. Зөвхөн Япончууд өөрсдөө төдийгүй бусад орны залуучууд ч эндээс хамгийн чамин содон зүйлс олж авах гэж ирдэг юм байна. За шинэ жилийн өмнө болон дараа нь 12 сарын дундаас 1 сарын дунд үе хүртэл худалдаа авагчдыг бол маш их сайхан хямдрал хүлээж байна. За би энэгээр нэлээд явсан дандаа залуучуудад зориулсан хувц байсан 50 хүртэл хуваар хямдарсан байсан шүү. За эндээс залуу дизайнеруудаас шин загварын хувцс, за мөн хэрэгэлсэн тансаг идэл худалдаж авах боломжтой юм байна. За энэ гудамжнуудаар хавар зуны улиралд маш ганган модны чамин тансаг хувцсан залуус бүр жигсаал зохион байгуулдаг юм шүү. За бид өглөө улиралд явсан боловч ганц нэг чамин хувцсан залуустаа таарж байсан. За ер нь бас нэг сонин содын юм дээр хүүхдүүд октод нь маш чирэг юм аа. Доогоороо нүцгэнд эркоч үгүй богино номс өмсөд платформ ултаа богино ботинкын гутал өмсөд явдаг. За нэлийн чиглэг хүүхдийн 12 сарын дунд үед их сонин содон харагдаж байлаа.
Такашита Дори гэдэг гудамж бол Японы Токио хотод байрладаг бас л явган хүний гудамж. За энд The Body Shop, McDonald's, 7-Eleven зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн сүлжээ дэлгүүрүүд байдаг боловч ихэнх нь орон нутгийн жижиг хэмжээтэй бие даасан бутикуд байдаг. За янз бүрийн хэв маягийн эд зүйл, модны бас зүйлс, дагалдах хэрэгсэл, за эмэгтэйчүүдийн гоёлын хэрэгсэл зэрэг олж авах бүрэн бололцоотой. За Ташиката Дори гудамж бол залуучуудын одоо загварын бас жинхэнэ диважингийн гудамжийн бас нэг гэж хэлдэг. Тэгээ энэс нэг өмсчих. Энэ өмсөж байгаа зү. Нахтуудад айгүй хөөрхөн байна. Жигээ хос. 이거 어떻게 배우서 다 버려요, 약간. 이거 앞에 너무 쓰다. 네. Сайбицхан үзэгчтэй би ингээд Япон улсынхаа аялал үргэлжлүүлсээр за энэ Токио хотод нэгэн хэд хоног явж байна. За энэ Токиогийн энэ эргэн тойрны дүүргүүд аягүй том дүүргүүд байдаг. Тэгээд энэ бүх тойргуудын одоо дүүргүүдийг нийлүүлээд 30 сая хүн байх юм. За тэгээд өчигдөр бид нар одоо Шибуягийн алдартай зөвлөгөөр очиж зураг авалт хийсэн. За тэр зөвлөгөөр бол нэг удаа ингээд яг ногоон гэр дасахад 1000 хүн нэг дор явд юм байна. За тэгээд өдөртөө одоо сая гаруй хүн тэр зөвлөгөө гардаг. За одоо миний хойдод энэ Такешита гудамжаар бид нар авч явж байна. За өнөөдөр ч ингээд бас тэр уртлын Хажикуйта гудамж за тэгээд энэ хулгайны гудамжуудаар нэлээ явлаа. За энэ олон мянган юу хэлэх гээд байна гэхээр энэ олон одоо сая хүн энэ том хотын гудамжаар зарчаад энэ олон сая хүн одоо ерөөсөө хог тарьдаг нь үнэхээр гайхалтай. За энэ Токио хотын гудамжуудаар би ерөөсөө хог авч харсан гоо. За тэгээд бид нар одоо ер нь энэ 21-р зуунд манай монголчууд бүгдээрээ ингээд хог могоо хаясаа удаад тэгээд ядаж одоо энэ японочдоос одоо ядаж энэ хог хайдгуугийн суралцмаар юм шиг санагдаад би одоо энийг өөрөө ирэхгүй та бүхэндээ хэлж өгч байна. За ингээд Токиогийн гудамжаараа явсаар байна. Үнэхээр одоо хүн ам маш олонтой гэсэн мөртөө хоолунд нь маш гоё. Тэгээд хүмүүс нь маш соёлтой бүгдээрээ 100 гаруй дөрмөөр явдаг. Энэ хотын хүмүүстээ бүгд орчлоод одоо метрон суусан жаачилдаг, хоол идсэн жаачилдаг ерөөсөө одоо энэ гудамжаар явж байхдаа үрт энэ олон хүнтэй гудамжаар явж байхдаа үрт бүгдээрээ ингээд 100 гараа барь явдаг. За тэгээд энэ гудамжийг энэ талаар явж байгаа хүмүүс нь дээшээ яваад за нөгөө тал нь болохоор энэ баруун гараар зүрх жишээ тий. Тэгээд ерөөдөө бол энд бол соёлыг бол үүндээ бол байхаар багшраад явж байна үзэгчтэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот Coffee Shop.
Teams Up гэдэг маш гайхалтай арт музей үзлээ. Энэ музей бол дижитал арт музей гэж нэрлсэн байгаа. Хамаа ороод байгаа. Өөр дөрөв зэрэг бол ерөөсөө нэг ихэд өнгөрчлөө. Тэгээд энэ музейнээс хавтан Одоогийн арал дээр 2018 оны 6 дугаар сард дэлхийн анхны интерактив дижитал арт Team Lab музей нээлттэй хийсэн юм байна. За энэ үнээр би бас орохоор шийдсэн. За энд бол бодит байдлын мэдрэмж алдагдаж, бодит байдал болон виртуал ертөнцийн хоорондын хил хязгаарын огтлцолоо гэж хэлж болно. За энд ирсэн зочид нь гэрэл, өнгө, дууны тусламжтайгаар бүтээсэн гайхалтай орон зайд хил хязгааргүйгээр өөр бодит байдалтай танилцах юмар нэг хэсэгтээ бол ер нь жоохон толгой ирэх маягтай явдаг. За музей бол ерөнхийдөө 10,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай. За 50 дижитал ажил, өөрөөр хэлбэл 50 дижитал одоо янз бүрийн ажил үйлчлэгийг сонирхож бол мөн 500 орн компьютер, 470 проектор суулгасан одоо асар том бүтээн байгуулалт хийсэн байна. За гэвч өрөөнүүд нь бол тийм том биш, жижиг. За ер нь суулгацууд нь хоорондоо ингэж холилт маягтайгаар нэг өрөөнөөс гараад нөгөө өрөөнүүд рүү ороход бол нэг өөр орчинд орох жишээтэй явж байлаа. Зарим үзмөрүүд хоорондоо харилцаж, үзэгчдтэй харилцаж чаддаг. Жишээлбэл зарим хүмүүсийг дагаж эсвэл хүрхэт нь хариу үйлдэл хийдэг бол харин цааны газрын байшин дотор нь бол дижитал өнгөөр дүүрсэн аягнаас таавж болт юм байна. За харанхууд янз бүрийн оптик хуурмаг зүйлс бий болсон. Холин тусгал бүхий өрөөнүүдэд далаан давлгаа, цэцэг, шовуу, од гэх мэт оптик дүрсүүдийг харж явна. За тэртээ хол мэт харагдах толгодын дундуур алхдаг атлетик ой надад маш их таалагдсан. За мэлхий гөрвлүүд хөлд орчин мөлхдөг. За энийг бол хүн бүрт ялангуяа хүүхдүүдтэйг хамт ирж одоо энэ газараар явбал бас их сонирхолтой санагдсан. Энэ музейний энэ хэсэг нь аюу сонирхолтой. За энд 2 настай болов гэмээр хүүхэд хүртэл хэв нэг айж ичихгүй олон хүн солигдсон хөл доогуур өнгөрөх амьтдын төрцөгч тоохгүй явж байгааг хараад орчин үед 21-р зууны хүүхдүүд үнэхээр өөр болжээ гэж өөрөө ирэхгүй бодогдож явсан шүү. За түүнээс гадна энд ирсэн хүүхдүүд зурсан зураг нь амглан гэрлийн хүчээр ханан дээгүүр ихэд харан цагийг маш зугаатай өнгөрүүлж болох юм байна.
Энд бол маш олон жуулчид ирж үздэг. Японочдоос гадна өөргөч цөөх зүйлсүүдээ шууд авч ирээд гадаа хадгалах савнд хадгалуулаад билетийг интернетээр буюу энд байгаа автомашинаас шууд худалдаж эсвэл касснаас авч болдог. За тийм учраас та бүхэн энд ирэх юм бол хүүхдүүдтэйгээ бас нэг мартагдчихгүй өдрийг өнгөрөх боломжтой юм байна шүү. Яцхан үзэгчтэй зориулаад энэ гоё сампагаас бэлэг өгүүлж байгаа шүү. Аян хат. Бид ирээдүйн музей буюу Мирака музей үзэхээр урд нь асар том хогийн цэг байсан Одобай хэмээх хиймэл арал руу явж байна. За ирээдүйн арал гэж нэрлэгддэг Одобай нь Токио хотын шин дүүрэг болсноор за энэхүү газар нутаг нь нутгийн иргэдийн чадвар, шаргуу хөдөлмөрийн тод илрэл болсон юм аа. За Одобайг бол гайхамшиг гэж нэрлэдэг. За Ирукамаме хэмээх акт удирдлагатай жолоочгүй галт тэргээр Рейнбоу гүүрээр дамжиж зорьсон газартаа хурж ирлээ. За тус арал дээр Фужи телевизийн төв байрны том барилга, за мөн Токиогийн Big Sight хэмээх үзэсгэлэнгийн төв байдаг бөгөөд за энэ музей бол хэмжээ архитектурын хувьд бол гайхалтай юм байна. За Мирака музейний яг эсрэг талд Фужи телевизийн гайхалтай архитектурын шийдэлтэй байр энэ арал дээр хүн байрладаг. Үзэгчтэй Токио хотод ирсэн хүн заавал үзэх ёстой. За Миракан гэдэг шинжлэх ухааны одоо ирээдүйн шинжлэх ухааны олд ямар ахыг харуулсан энэ асар том музей гэдэг юм. За энэ музейг бол заавал үзэх ёстой. За энд ирээд мэдээж дотор зураг авах байх ч одоо дэмэг яаж үтгэх гэдэг ихтлээ хийж байна. За тэгээд зураг авахгүй юм чинь жижиг юугаараа аваад явчихна. Ерөнхийдөө гол юм үзүүлнэ гэж бодож байгаа. За энэ дотор бол амьд роботууд байдаг гэсэн. За тэгээд ирээдүйн одоо шинжлэх ухааны хөгжил олтыг мэдээж Японд ирсэн хүн энийг нүдэрээ үзэж нүдэрээ харж та бүхэндээ хүргэхийг зарсан ба үзэгчтэй. За энэ хүн музей нь юуны түрүүнд Японы хүүхдүүдэд зориулагдсан музей байна. Олон тооны интерактив тоглоомууд, мониторууд байдаг. За тэд Япон хэл дээр шинжлэх ухааны олон төрлийн чиглэлүүдийн талаар хүүхдүүдтэй ярилцаад тоглодог юм байна. За гадаадын иргэдийн хувьд бол энэ гол үзэх зүйл бол Asimo роботын шоу юм байна. За үүнийг өдөрт хэд хэдэн удаа хийдэг, цагийн хуваар нь гаднаа байдаг юм байна. ロボットからじーっと見て観測。皆さん、こんにちは。
私は足元歩くだけではなく紙のように横に歩くこともできます。 За Asima Robot-ийн шоуг үзээд маш сонирхолтой байсан боловч хүлээлтээс арай өөр яг урам хугарсан гэх үү дээ. За робот нь стандарт хөтөлбөрийн дагуу ажилладаг, зөвхөн хөтлөгчийн асуулт даалгаварт хариулдаг. Харин үзэгчид сонсогчдоос асуулт хүлээн авахгүй байгаа нь жоохон тэмэггүй санагдсан. За Японд тэр тусмаа энэ ирээдүйн музейд илүү дэвшилт робот гаргах боломжтой байх гэж бодож байлаа. За жишээлбэл үзэгчтэй ярилцах, үзэгчдийн асуулт хариултанд хариу үйлчлэгээ үзүүлэх гээд тийм сонирхолтой үзүүлэлт хийж болохоор байлаа. За гэхдээ ямар ч байсан сонирхолтой байсан. 最後まで見ていてくださいね。 Time to say goodbye. Мөн энд хүнтэй бараг адилхан болгосон эмэг зүйлсэн ганган роботоос хэсүүлээд үйлдвэрт нарийн ажил хийдэг роботын тоног төхөөрөмжүүд, сансрын хүлэг, сансрын нисгчдийн нэрсийг дээшээ гарсан шатан дээр он сараар сийж өгсөн. За хүүхдүүдийг сэтгэхөөг хөгжүүлэх талаар танин мэдхүүд нь маш хэрэгтэй олон төрлийн тоглоомуудыг өөрсдийнх нь толгойг ажилуулж хүүхдүүдийг ингэж тоглуулж тэр аргаар танин мэдхүүд нэмэр болдог маш сонирхолтой музей байсан шүү. За та бүхэн энд ирэх юм бол заавал энэ музейг орж гараад за ялангуяа 12 наснаас доош хүүхдүүд бол маш их сонирхолтой музей байна.
За ингээд та бүхэндээ Япон орноор аялсан 5 цуврал нэвтрүүлгээ хүргэлээ. За дараагийн орн болон дараагийн улсуудаар аялаж дараагийн хотуудаар аялах хүртэл баяртай үзэгчтэй.